Дэлхийн монголчуудын радио, МЖ радио 88.3-ыг сонсож байгаа сонсогч танд баярлалаа. 7 хоног бүрийн давгаас баасан гарагт 8 цаг 10 минутанд танд хүрдэг мэдлэг гэж минийгийн талбартай та мэдхүйн нэвтрүүлэг эхлэхэд бэлэн болсон байна. За та мэдхүйн нэвтрүүлэгтээ хэрэглээ бүр тохирсон зээлийг P-on-оос ураатай P-on сахим зээлийн аппликейшн за мөн high speed айл бүрт интернетийн хувьсгал авчирны уриатаагаар хамтран ажиллаж байна. За манай эфирийн үндэс 77 77 3883 77 77 88 30 энэ утсаар холбогдоод 3 асуултанд хариулна. Да яалагч болно. Утсаар ярихаас өмнө радиого дууга багсгаарай. Орж ирэнгүүтээ шууд нэрээ хэлээд асуултанд хариулаарай. Өнөөдрийн оролцогчдоо амжилт хүсье. За эхний сонсогчоо бүгдээрээ авцгаана. 8865 байна уу? Зано. За, өглөөний мэнд. Өглөөний мэнд. За, түрүүчийн 7 хоногт асуулж ирсэн асуулт дахин таарсан байна. Хүнсний давсанд ордог металлын химийн тэмдэг нь юу вэ гэсэн байна? Цагаас. Хүнсний давсанд ордог металлын химийн давс. Хүнсний давс. Давсанд ордог. Тэгээ металл юм уу? Металл. За, химийн баг зэрэг мэдлэг шаардж байна. Цаг дууссан байна. Металл. За, хувилбарууд байгаа. За тэгээ. Натрий NaCaFe буюу Fe гэсэн байна. Цаг дууссан байгаа 3. Натрий гэдэг чи дөө. Натрий тэгэлгүй яах вэ? Натрий металлтай ордог юм байна те. За еврогоос өмнө ашиглаж байсан Италийн мөнгөн тэмдэгтийг юу гэдэг вэ? Цагаас. Одоо евро байгаа тий. Одоо евро. Өмнө нь юу байлаа? Юу гэдэг вэ лөө? Юу песо юу? Песо. За харамсалтай байна. Песо биш юм байна. Албагдсан баярлаа. За. Баярлаа. За манай эфир 77 77 3883 77 77 88 30 Италийн мөнгөнд нэмдэгт урд нь юу байлаа? За 99 байна уу? Өглөөний мэнд ариун болдоо. За өглөөний мэндээ. За Италийн мөнгөнд нэмдэгт еврогоос өмнө юу байсан бэ? Лир байсан. Тэгэлгүй яах вэ? Дараагийн асуулт Сербийн нийслэл юу вэ? Белград. Ялтын асуулт ямар хотыг өмнө нь Леопольдвилл гэж нэрлэж байсан бэ? 1966 оноос өмнө. Цаг яасан. 1966. Леопольдвилл 4 хувилбар байгаа. Брюссел, Брүгэ, Антверп, Киншаса. 3. Киншаса. Ваа! Энэ Конгогийн нийслэл Киншасаг өмнө нь Леопольдвилл гэж нэрлэж байсан байна. Тусгаар тогтноос өмнө. За 2 өргөгийн өнөөдрийг ялагчаар тодорч байна. За. Заас юугаад мэдлэгийг гайхуулж л 89 86 байна уу? Өглөөний мэнд анхаа өнөөрөө. Өглөөний мэндээ. За сайхан амарсан уу? Сайхан амарсан. За бүгд нэг дуу сонсно. Ямар киноны дуу вэ гэх нь те. Ойлгомжтой. Ойлгомжтой те. За би нэг төр багсгаадах юм. Энийг чангална. За. Хүндигээ дуулах бахтайсаа. За ийм аян. Ямар киноны дуу вэ? Цагаас. Энэ хөдөөгийн баясгал. Хөдөөгийн баясгалан шүү дээ. Тэгэлгүй яах вэ? Баяр хүргэе. За дараагийн асуулт. Harry Styles, Zayn Malik, Нийлэн Хорон нар нь ямар хамтлагийн гишүүд вэ гэсэн байна. За 4 хувилбар байна. One Direction, Cobra Starship, The Vamps, LMFAO гэсэн байна. Цаг явсан. Сая 3 нэр хэлсэн тий. Тий. За яг 3 гишүүнтэй гэсэн үг бол биш. За сүүлийнх нь бол биш юм байна. LMFAO биш юм байна. Холбогдсон баярлаа. За баярлалаа. За ярьтаа. За манай бүсгүйчүүд бас их сайн хариулах байх гэж би бодож байна. 91.1 байна уу? Өглөөний мэнд. За энтэй холбогдсон бай. Болтой байна. Дахиад хэлээрэй уучлаарай. Болтой байна. Болтой. За Harry Styles, Zayn Malik, Нийлэн Хорон нар нь ямар хамтлагийн гишүүд вэ гэсэн байна. Цаг явсан. За хувилбар байгаа. One Direction, Cobra Starship, The Vamps. За тэр сүүлийнх нь. The Vamps биш юм байна. Холбогдсон байлаа. За сүүлийн үеийн л хамтлаг бах та 96 65 байна уу?
сайн байна уу? Сайн байна уу? Сайн байна уу? Сайн байна уу? Хинтэй холбогдсон бай? Цогтоотор байна уу? За өглөөний минь Цогтбаатар. Өглөөний минь. За та 3 дахь хүн шууд хариултаа авч болно. Бид нар ийм асуултан дээр явж байна. Harry Styles, Zayn Malik, Niall Horan-аар нь ямар хамтлагийн гишүүд вэ гэсэн байна. Хоёрхан хувилбар үлдсэн байна. One Direction. Хариултаа авъя. Шууд хариулт нь One Direction юм байна. За. Эхний асуулт ямар улс хил дотроо өөрийн хил дотроо гэсэн үг хамгийн олон тусгаар улстай вэ гэсэн байна. Өмнөд Африкийн бүгд найрамдах улс Франц, Америк нэгдсэн улс, Итали гэсэн байна. Цаг явсан. Франц хаана гэнэ? Америк, Өмнөд Африк, Итали. Хил дотор хамгийн олон тусгаар улс агуулдаг 3 Америк биш юм байна. Холбогдсон баярлалаа. За та хариултыг сонсож байгаарай. За өөрийнхөө одоо яг хил дотор нь бас өөр улсууд оршоод байдаг, тийм улсууд байдаг те. Хамгийн олонтой нь аль вэ? 9027 байна уу? Өглөөний минь биш байна. Өглөөний мэндэ Мишка. За, ийм асуултан дээр бүгдээр явж байна. Ямар улс хил дотроо хамгийн олон тусгаар улстай вэ гэсэн байна. За, Өмнөд Африкийн бүгд найрамдах улс Франц, Итали гэсэн 3 хариулт үлдсэн байна. Цаг явсан. Өмнөд Африк. Өмнөд Африк биш юм байна. Холбогдсон баярлалаа. Гэхдээ Өмнөд Африк ялцчгүй дотроо Лесото гэж улс байдаг те. За баярлалаа. За мөн Свазиленд тал ордог шиг санаж байна. Одоо ч Сватини гэж нэрлэдэг байсан. 8828 байна уу? Сайн өглөөний минь мөхчөр болно. За өглөөний мэндэ. За 3 дахь хүн шууд хариулт авч болно. Ямар улс хил дотроо? Итали бол одоо Сан Марино, Ватикан 2 гэж 2 тусгаар улсыг дотроо агуулдаг бол Итали улс те. Дараагийн асуулт Бродвей гэж аль хотын алдартай гудамж вэ гэсэн байна. Нью-Йорк үстэй. Нью-Йорк гэдэг байх уу? Ялтын асуулт. За фалафел гэдэг зүйлийг та Арабын орнуудад их түгээмэл олж харах юм байна. Фалафел гэж юу вэ? Фалафел. За мөнгөн тэмдэгт хоол, хувцас, ном гэсэн 4 хувилбар байна. Цаг явсан. Фалафел. Фалафел гэж үү? Юу юм болоо те? 3 2 Юу хоол гэж. хоол ялагчаар татарч байна. Фалафел гэж юм буурцгаар хийсэн чансын юм Итали араб маягийн хоол юм байна. За ялагчаар татарч байна. Баяр хүргэе. Баярлалаа. Баяртай. За би нэр тэмдэглэж аваад тэгээд хамтран ажиллахад та бүхэн хариулж байгаарай. Манай та мэдхүйн нэвтрүүлэгтээ хэрэглээ бүр тохирсон зээлийг Payon-оос ураатай Payon цахим зээлийн аппликейшн хамтран ажиллаж байна. За тэгэхээр Payon аппликейшнийг гар утсандаа нэг удаа суулгаад ердөө нэг удаа гэрээ байгуулснаар та 5 сая төгрөг хүртэлх зээл маш хялбар авах боломжтой болно. Энэ үүд хаалга нэгдэн. За хамгийн гол нь та өөрөө буцаад төлөх өдөр сонгох юм байна. Тэгэхээр ийм одоо сонгож олдог, бүх юма тохируулж олдог ийм одоо зээлийн аппликейшн 24 сар хүртэлх хугацаатайгаар зээлийг авах боломжтой юм шүү. За Payon аппликейшн цахим зээлээс гадна 6 хүртэлх хугаан төлөх боломжтой. Одоо аваад хугаан төлөв нэртэй ийм лизингийн үйлчилгээ, автомашины зээл, барьцаалт зээл гэсэн хэрэгцээ бүр тохирсон одоо бүтээгдэхүүнийг цалин, бизнес, мал зэрэг олон төрлийн аргаар орлогын одоо нотолдог ийм аппликейшн байгаа. За Payon цэг TBF гэдэг тавил Facebook пэйж нь байна. За Payon official гэдэг аль бисны Instagram хуудас нь байдаг юм байна. За 5 богд finance.com гэдээ орох юм бол аль бисны Facebook пэйж нь байгаа. Утсаар мэдээлэл авах гэвэл 7533 11 гэдэг дугаар байна. 7533 11 11. За тэгээд мэдээж хэрэг та Android үйлдвэрлэлийн системтэй бол Google Play Store-оос, iOS үйлдвэрлэлийн системтэй бол App Store-оос Payon гэдэг яг одоо хайгаарай. Өөрийнхөө хэрэгцээндээ тулгуурласан бүх одоо уян хатан нөхцөлтэйгээр авах боломжтой Payon цахим зээлийн аппликейшнаа татаад аваарай. Яг цагаад болохоор бас их юм одоо юунууд аппликейшнууд аминд ордог. Тэгэхээр та бүхэн байлгаж авах тун илүүдэхгүй шүү. Манай нэвтрүүлэгтээ Payon цахим зээлийн аппликейшн хамтран ажиллаа. Баярлалаа. За та мэдхүү нэвтрүүлэг үргэлжилж байна. Дараагийн сонсогч бол 89 86 байна уу? Байна уу? Байна.
За өглөөний мэнд хинтээ холбогдсон бай. За өглөөний мэнд найдмад байна уу? За өглөөний мэнд найдмад ийм асуултан дээр бүгдээр явж байна. Бидний утасны цэнэглэгч 220-ыг хэдэн вольт руу хувиргадаг вэ гэсэн байна. 12 вольт, 5 вольт, 2 вольт, 24 гэсэн дөрвөн хариултанд цаг явсан. За утасны цэнэглэгчд 220 байдаг, залгадаг, дамжуулдаг, энэ вольтыг хувиргадаг. Хэдлүү хувиргадаг вэ? Бүр нь хэд хэлээ? 2 5 12 24 цаг туссан байна 3 5 буюу бүр тодруулбал 4.7 вольт байдаг тийм USB-ийн дамжуулдаг урт нь байна. За дараагийн асуулт аль улс зөвлөлт холбоот улсаас хамгийн түрүүнд тусгаарласан бэ? Эстони, Литва, Азербайджан, Узбекистан. Цаг явсан. Узбекистан биш юм байна. Холбогдсон баярлаа. За баярлаа. За зөвлөлт холбоот улс чинь 1990-ад онд за яг хамгийн анх нь 91 онд одоо тусгаарлаж улсууд нь тусгаар тогтнолоо зарлаж эхэлсэн санаж байна. 18 улс одоо бий болсон. Үүнээс болоод түүнээс хамгийн түрүүнд аль улс тусгаар тогтнолоо зарласан бэ? 88 19 байна уу? Байна уу? За өглөөний мэнд. Аян байна. Өглөөний мэнд ээ. За. За. Аль нь зөвлөлт холбоот улсаас хамгийн түрүүнд тусгаарласан бэ гэдэг асуулт нэр. Эстон болоод гэж бодож байна. Эстон биш юм байна. Холбогдсон байлаа. Балтийн 3 орн биш лөө. Эстон Балтийн 3 орны нэг шүү ялтчихгүй. Гэтэ та хариултыг сонсож байгаарай. За. За ууг нь бол зөв чиглэл байж байна. 9913 байна уу? Баана өглөөний асуулт байна. Өглөөний мэндэ. За. Яг 3 дахь хүн та шууд хариулт авч болно. Аль улс зөвлөлт холбоот улсаас хамгийн түрүүнд тусгаарласан бэ гэсэн байна. Одоо 2 хүн улс үлдсэн байна. Литва, Азербайджан. Цаг явсан. Литв шүү дээ. Литв бэлгүй яах вэ? Литва хамгийн түрүүнд тусгаарласан. Дараагийн асуулт. Стрессинг гормоныг юу гэж нэрлэдэг вэ гэсэн байна. За дөрвөн хувилбар байна. Адреналин, допамин, кортизол, эндорфин. Цаг явсан. Адреналин биш байна. Холбогдсон баярлаа. За стрессинг гормон, адреналин бол илүү одоо догтлын гормон гэж нэрлэж болох нь байна. За стрессинг гормоныг юу гэж нэрлэдэг вэ? 91-5 байна уу? Өглөөний мэнд. За өглөөний мэндэ. За ийм асуулт дээр явж байна. Стрессинг гормоныг юу гэж нэрлэдэг вэ? Допамин. Нөгөө гурав нь юу гэлээ? Допамин, кортизол, эндорфин. Цаг явсан. Эндорфин үү? Эндорфин биш байна. Холбогдсон баярлаа. Яа. За. Дараагийн сонсогч 99 тэг байна уу? Өглөөний мэнд дүргийн сайхан амсны хэлэх мэн үү? Өглөөний мэндэ 3 дахь хүн болж байна. Шууд хариулт авч болно. Стрессинг гормон. Нөгөө нэг ялах мэдрэмж. Допамин бас биш байна. Допамин бол аж аргалын гормонд нэг гэж явдаг. Кортизол зөв хариулт юм байна. За дараагийн асуулт. Нүпо гэдэгтэй холбоотой юм байна. Нүпо гэдэг хүүхэлдэйн кинон дээр дараах шидэж шившлэгүүдийн алийг нь уншдаг вэ гэсэн байна. За би 4 шившлэг уншина. Тэгээ аль нэг нүпо гэдэг дээр гардаг юм байна. Ойлгосон тий? Тий, ойлгосон. Абракадабра. Трах тибидох. Вингардиум лавьяса. Бибиди бабди бүү гэсэн байна. Цаг явсан. Юу вэ штэ? Сая 2 дахь нь юу гэж вэ? 2 дахь Трах тибидох гэсэн байна. тэр нь баха нэг чам тэгээд Трах тибидох гэдэг юм байна. За баяр хүргэе. Чам бэрцэдэд дарахаараа бас туула бэрд болчоод трах тибидох гэдэг те. Дараагийн асуулт. City болон United хөл бөмбөгийн багууд Английн ямар хот их вэ гэсэн байна. Цаг явсан. Manchester City, Manchester United. Тэгэлгүй яах вэ? Манчестер хот их юм байна. Ялтын асуулт. Counter-Strike-ийн Монголц багийн дасгалжуулагчийг хэн гэдэг вэ? Монголц багийн дасгалжуулагчийг хэн гэдэг вэ? 4 хувилбар байна. Kaz, Be Strong, Mara, Blitz. Цаг явсан. Гадаад нэртэй тий. Ёстой мэддэггүй биш тий. Ямар санаа. За, Kaz юу гинэ? Kaz, Be Strong, Mara, Blitz. 3
За Монгол гэдгийг төгч чинь Марагийн таваад. Мара гэдэг юм байна. Баяр хүргэе. Ялагчаар тодорч байна. Баярлалаа. Хойд ялаагүй. Нөө өдрийг сайхан өнгөрөөлөө. За баярлалаа. За. За манай Мара болон Монголцийнхан маань сая Шведийн Стокгольм хотод болсон ESL Pro League тэмцээнд шүгийн 4 шалгарч гайхамшигтай амжилт үзүүлсэн. 88-10 байна уу? Нөө байна. Болдоо нөө өглөөний мэндэ. За өглөөний мэндэ. За болдоо. Хоёул нэг дуу сонсноо. Тэгээд ямар киноны дууг таах нь ойлгомжтой те. За. Ойлголоо. За би нэг жоохон чимэг болгоод тэгээ буцаад энийг тавина. Гэнэ ойхон дараахан цончгүй аргатай шүү хэзээ явсан хүүхнүүд надад дуртай шүү. Яа, хүүхнүүд надад дуртай шүү л гэж байна. Цаг ясан? Мөртөж болоосаа. Мөртөж болоосаа. Тэглгүй яах вэ? Баяр хүргэе. Мөртөж болоосаа киноны дуу. Дараагийн асуулт ийм асуулт байна. Монгол улс 1968 оноос хойш Олимпиад оролцсоноос хойш ганц удаа л медаль авч чадаагүй тийм Олимп байсан юм байна. Энэ хэдэн оны Олимп бэ? Цаг яасан? Одоо хүртэл тийм. Тий, одоо хүртэл. Яг зөв асуулаа 2024 онд шаарна гэсэн үг. Цаг туссан. 3 2 96 оны аль. 96 онд бид нар медаль авч ирсэн юм байна. Атлантик Олимп. За, холбогдсон баярлалаа. За, дараагийн сонсогч 8611. Өглөөний минь баянаа сайхан амарсан уу? Өглөөний мэндэ сайхан амарсан. За, ийм асуулт нь. Сүүлийн үед байдаг л үү дээ. За, 12 16 үлээ. 16 онд ч Олимп боллоо юу лээ? За би бодоод болж исэн юм. 16 онд манайх Олимпт медаль авч исэн юм байна. За би сайхан өнгөрөө. Баярлаа. 9192 байна уу? Оо байна. За хинтээ холбогдсон бай. Тулгаартай холбогдсон байна. За өглөөний мэндэ. За 3 дахь хүн ийм асуултан дээр бүгдээр явж байна. 1968 оноос хойш Монгол улс оролцсон Олимпиосоо ганц удаа л медаль авч чадаагүй. Энэ хэдэн оны Олимп вэ гэсэн байгаа? 2000 оны Сидней Олимпиад бид нар медальгүй оцорсон. За энэ ганц тохиолдол юм байна түүхэндээ. Дараагийн асуулт нэгэн дуу сонсно. За дууны нэрийг хэлэх нь. Яг хэлэх нь ойлгомжтой тий? Ойлгомжтой. За ямар дуу сонссыг дууны нэрийг бүгдээрээ хариулна. Энэ одод нэр саран бүвэлсэн гэж байна. Энэ ямар нэртэй дуу вэ? Цаг авсан. За новын талтын гэрэл сүдэр үү лээ. Гэрэл сүдэр. Тун харамсалтай нэ. Өгөндөгч байна. Цомгийн нэрийг нь л асуугаагүй. Олбогдсон баярлаа. За манай нэвтрүүлгийг эрүүл мэндийн яам дэмжин ажиллаж байна. Эрүүл мэнд нийгмийн бодлогын хүрээлэн. Хэрв эмчилгээг бүрэн гүйцэд хийлгээгүй бол яах вэ? Ямар эрсдэл үүсч болох вэ? Эмчилгээг амжилттай дуусгаж эдгэрэх цорын ганц арга бол эмч сувилагчийн хяналтанд өдөр бүр тасралтгүй эмчилгээ хийлгэх юм. За, хэрв та нэг өдөр уух хэмээн мартсан бол энэ тунг алгасч дараагийн товсон тунг уух хэрэгтэй. Эмийн тунг уухаа мартсан тухай эмч сувилагч нартаа заавал хэлэх ёстой. Гол нь эмийг эмч сувилагчийн зааврын дагуу өдөр бүр уух ёстой. Эмчилгээг таслах бүрэн гүйцэд хийлгээгүй тохиолдолд сүрийн өвчнөр дахин өвчлөх цаашид хайртай хүмүүстэй халдварыг тарах эрүүл мэнд төсвөртэй сүрээтэй болох улмаар нас барах эрсдэл байж болно. Сүрийн өвчнийг устгах олон нийт удирдсан хяналтын тогтолцоог бэхжүүлэх төслөөс мэдээллийг хүргэлээ. Баярлалаа. Зя дэлхийн та мэдхүн нэвтрүүлэг үргэлжилж байна. Дараагийн сонсогч аавна 9967 байна уу? Өглөөний мэндэ. За. Ийм асуулт байна. Жижигэн хаалц. Арслан зан одоогийн занаас юугаараа ялгаатай байсан бэ? Цаг явсан. Арслан зан гэж сонсчихсон. Үстэй тэгэлгүй яах вэ? Үс нь хамаагүй өсрөх гэсэн. Мөн штэ. За дараагийн асуулт гүүний самыг эсгэж хийсэн цагаан идэг юу гэдэг вэ?
Айраг гэдэг. Яа. За. Хоньны сүргийн эцгийг юу гэдэг вэ? Цагаасан. Хоньны Сүргийн эцэг. ут. Хуц. Баяр ялагчаар тодорч байна. Баяр хүргэе. Баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Баярлаа. За жижигхэн хүн алсан байна. Баярлаа. Жижигхэн хүн алсан байна. Бас гайхуулж байна. За тун цоглог хүү шүү. За. Манай эфир үз 77 77 38 83 77 77 88 30 нууцаар холбогдоод дараагийн асуултанд хариулан манай дараагийн сонсогч 88 10 байна уу? Өглөөний мэндэ төмөрөн байна. Өглөөний мэнд. За. Ийм асуулт байна. Брайан, Ник, AJ, Кевин, Ховийн нар нь ямар хамтлагийн гишүүд вэ гэсэн байна. За нэг хамтлагийн гишүүд юм байна. Дөрвөн хөлбөр хэлье. Boys on, Westlife, Backstreet Boys, Take That. Цаг явсан. Backstreet Boys юм байна. Backstreet Boys гэдэггүй яах вэ? Дараагийн асуулт. За би дөрвөн хот нэрлэн эдгээр хотуудаас нэг нь улсын нийслэл юм байна. Бусд нь нийслэл биш юм байна. Ойлгомжтой те. Рио де Жанейро, Дубай, Сидней, Веллингтон. Цаг явсан. Рио, Рио де Жанейро, Веллингтон, Сидней, Дубай. Дубай. Дубай нийслэл биш юм байна. Холбогдсон баярлаа. Веллингтон. 99.5 байна уу? Байна. За Өглөөний мэнд ойсон байна. өглөөний мэндэ байцсан сайхан амарсан уу? За, ийм асуулт байна. Хамгийн том муурын төрлийн амьтан юу вэ гэсэн байна? Цаг явсан. Хамгийн томын нэр. Бар юм болов? Бар хамгийн том юм байна. За, дараагийн асуулт. Улаанбаатар хот хэдэн төвийн дүрхтэй вэ? Төвийн буюу бүгд нэг нэгэндээ хил залгадаг, бүгд сул болдог дүүргийн тоон хэд вэ гэсэн байна? Цаг явсан. 6 юм болов? 6 дүрхтэй хэлгүй байх уу? Ялтын асуулт. Морины хүзүүн дээрх үсийг юу гэдэг вэ? Ил. Тэгэлгүй яах вэ? Ялагчаар тодорч байна. Айсц байна. Баяр хүргэе. Баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Баярлаа. За. Мундаг байна манай хүүхдүүд. 91 байна уу? Байна уу? Байна уу? Байна. За өглөөний мэнд. Өглөө. Хинтээ холбогдсон бай? Нарка. Анх удаа. За давтаа морил. За өглөөний мэнд нарка. Би 4 хот нэрлэн одоо 3 үлдсэн. 3 хотоос нэг нь нийслэл юм байна. Бусд нь нийслэл биш юм байна. За. Рио де Жанейро, Сидней, Веллингтон. Цаг явсан. Веллингтон юм болоо. Веллингтон бол Шинэ Зеландын нийслэл юм байна. Баяр хүргэе. Дараагийн асуулт. Одоогийн ямар улсыг өмнө нь Кхмерийн бүгд найрамдах улс гэж нэрлэж байсан бэ? Цаг явсан. Одоо юу гэсэн бэ? Одоогийн ямар улсыг өмнө нь Кхмерийн бүгд найрамдах улс гэж нэрлэж байсан бэ? Кхмер улс гэж бас нэрлэж болно. Товчондоо. Цаг дууссан байна. 3. Бүгд Кхмер. 3. 2. гомна. За холбогдсон баярлаа. За манай эфирийн үндэс 77 77 38 83 77 77 88 30 88 77 байна уу? Байна өглөөний мэнд. Нэг байна. Өглөөний мэндэ. За одоогийн ямар улсыг өмнө нь Кхмер улс гэж нэрлэж байсан бэ? Цаг явсан. Энэ хөлбөр байгаа лөө. Хариултын хөлбөр үү? Байхгүй. Ямар гэлээ? Кхмер. 3 2 За, 1. За холбогдсон баярлаа. 88 тэгс байна уу? Өглөөний давтаачлаа. Алтан өчир. За өглөөний мэндэ сайхан амарсан уу? За ийм асуулт байна. Ээжийн талын гэр бүлийг юу гэж дууддаг вэ? Цаг явсан. Ээжийнхээ талын ээжийнхээ ах дүү нарыг юу гэж нэрлэх вэ? Ээжийнхээ аав ээжийг ч гэсэн. За цаг дууссан. Үеэл биш ээ наа. Холбогдсон баярлаа.
За ээжийн талын гэр бүлийг манай монголчууд яг гэр бүл дотор нь бол байгаа юм шигээр нэрлэдэг бас их сонирхолтой. 8889 байна уу? байна. Өглөөний минь. За хинтээ холбогдсон бай. Били та. Өглөөний мэндэ били сайн хамарсан уу? За. Одоогийн ямар улсыг Кхмер гэж нэрлэжсэн бэ? Та 3 дахь хүн шууд хариулт авч болно. Шууд хариулт ирэх. Шууд хариулт нь мэдээж эрэг Камбож улс байх нь. За Камбожд өөрсдөө Кхмер үндэстэн гэдэг. Тэгэхээр Кхмер гэж улаан Кхмерүүд чинь Камбожд одоо үйл ажиллагаа явуулсан нам тий. За эхний асуулт Филиппиний нийслэл юу вэ? Цаг явсан. Яг энэ. Аюу хариултаа нөө. Хариултын хөлбөр авахгүй. Цаг дууссан байна. 3 2 За холбогдсон байлаа. 9988 байна уу? Байна. Өглөөний минь сэлб байна. За өглөөний мэндэ. За Филиппиний нийслэл юу вэ? Манила. Манила тэглэг байх уу? Дараагийн улс тако гэж аль улсаас гаралтай хоол вэ? Тако гэсэн үү? Тако. Тако юм уу? Тако. Тако юу? Тэ. За энэ Мексик хаа. Мексик хоол юм байна. Ялтын асуулт. За нэг дуу сонсон. Дууны нэрийг хэлэх нь. Ойлгомжтой байх тийм. Жоо чангалах. За ийм дуу байна. Нэрийг хэлэх нь дууны цаг явсан. За наад чинь нөгөө нэг үгний юус огт сонсон. За дахиад сонсох уу? За тэгээ. За тэгвэл дахиад сонсцгоё. За. Байна. За Нөгөө нэг хин хоёрын нэг нь байна. Нөгөө нэг за чожо хин хоёрын нэг штэ. Юу гэх юм бэ тэглээ. Баримжаа тайлсан. За. За чожо. Гэ дууны нэрийг хэлнэ хамгийн гол нь 3 Улаас. Улаас лөө. Улаас гэдэг үг ордог л доо. Бүтэн нэрээр нь хэлмээр байна. Тэгвэл мэдэхгүй. За дугаар оруулсан. За улаас гэхээр яг бүтэн биш болчиход байна. Холбогдсон баярлалаа. Өдөр цаг үргэлээрээ. За баярлалаа. За манайхан хариулж байгаарай. Тэр хооронд би хамтран ажиллагчаа танилцуулаад хий. За манай та мэдхүй нэвтрүүлэгтээ high speed айл бүрт интернетийн хувьсэл урайдаагаар хамтран ажиллаж байна. За зурагтнаас салахгүй 100 хоног урамшууллын аягийн эхэлсэн байна. Та 50% хөнгөлөлтөй буюу 20,000 төгрөгөөр өндөр хурдны 100 мегабайт одоо хурдтай хай бандл үйлчилгээний шинэ хэрэглэгч болоод 3 сарын турш Холливуудын бүх шинэ киног 100% үн төлбөргүй хязгааргүй үзэх боломжтой болох юм. За ерөөсө 3 сар ерөөсө хэрэглэгч нь бол 3 сарын турш Холливуудын супер кинонуудыг үзэх юм байна. За тийм болоод 100 хоногийн одоо зурагтаас салахгүй гэдэг юм байна шүү дээ. Яа, баахан кино үзэх нэ. За мөн high speed high bundle үйлчилгээний шинэ хэрэглэгчээс Dyson брендийн шал цэвэрлэгчтэй тоос оруулагч болон агаар цэвэршүүлэх гих 3 бэлгийн 3 эзнийг тодруулах юм байна. За хамгийн хямдар хамгийн хурдан интернетийг та бүхэндээ санал болгож байгаа гэсэн байна. За дэлгэрэнгүй мэдээллийг 76 9000 гэдэг дугаараас авна. За энэ дугаар залгаад мөн бас та захиалга өгөх нь шүү. 76 9000 байна. High speed high bundle үйлчилгээ нь хэрэглэгчдэд хамгийн хямдар, хамгийн өндөр хурдны өрхийн интернетийн үйлчилгээг санал болгодог найдвартай. За high bundle үйлчилгээний хэрэглэгчид зурагтаа 99 6 цаг ухрааж үзэх боломжтой байдаг юм байна. За movie box сувгаа хүртэл ухрааж үзэх боломжтой. Энэ сувгаа ухрааж үзэх нь бүр 4 хоногийн турш үзэх боломжтой байна. За 130 гаруй сувгтай 100 мегабит өндөр хурдны интернеттэй
Хайбанд үйлчлэгээний шинэ хэрэглэгч болж 3 сарын турш Холливуудын бүх шинэ киногоо үнгүй түрээслэн үзэх урамшуулалд оролцоо. Дээрээс нь Dyson брендийн шал цэвэрлэгчтэй тоос оруулагч болон агаар цэвэршүүлэгч нарыг одоо хоспилийн эзэн болгохыг хүсвэл яг одоо 76 9000 руу залгах нь байна. За дэлгэрэнгүй мэдээллийг Sky Media гэдэг Facebook пэйжээс нь аваарай. Sky Telsig имэн гэдэг вебсайт нагаа та бас энэ сайт руу ороод дэлгэрэнгүй мэдээллийг аваарай. За манай та мэдхүйн нэвтрүүлэгтээ айл бүрт интернетийн ховсол ураатай high speed хамтран ажиллаа, баярлалаа. За та мэдхүйн нэвтрүүлэг үргэлжилж байна. Дараагийн сонсогч 94 11 байна уу? Манай самано. Сайн уу? За Дүүний жибор. өглөөний мэндэ. За бүгдээр дуу дааж байгаа дууны нэр. За бүтнээр нь хэлэх нь. Хаврын ганцхан үлээ. Хаврын ганцхан уляас гэдэг нэртэй дуу бахнэ. Дараагийн асуулт. Евро гэд мөнгөнд тэмдэгтэйдэг. Евро гэж мөнгөнд тэмдэгтийн хамгийн өндөр нэгжтэй нь хэд вэ гэсэн байна. 100 евро, 200 евро, 500 евро, 1000 евро гэсэн байна. Цаг явсан. 100 евро. 100 еврогоос өндөр бас байд юм байна шүү. Холбогдсон байлаа. За. Дараагийн сонсогч 80 70 байна уу? Өглөөний мэнд хаалж байна. Өглөөний мэндэ. За сайхан амарсан уу? Сайхан амарсан. За. Ийм асуултан дээр бүгдээр явж байгаа. Еврогийн хамгийн өндөр дэвсгэрт хэд вэ гэсэн байна. 100, 200, 500 мянга. Сая 100 гэдээ алдсан. Цаг явсан. 200. 200 бас биш байна. Холбогдсон баярлаа. Тэрнээс ч өндөр бас байдаг юм байна. Баярлалаа. Өдөр сайн үлээрээ. За баярлалаа. 8065. Өглөөний мэнд дэквэн. Өглөөний мэндэ эко. За та 3 дахь хүн шууд харилцаа. 500 евро. 500 евро гэж байдаг юм байна. Баяр хүргэе. Гэхдээ тун ховор харагддаг юм байна шүү. Дараагийн асуулт биотин гэж ямар витамины төрөл вэ? 4 үсэг хэлнэ. Аль нэг нь биотин, аль нэг үсэгт нь хариалах Биотин юм байна те. Тийм. A, B, C, E гэсэн байна. Цаг явсан. И. E биш байна. Биотин E дарахгүй байна. Давай. За. И ч нэ токоферол гэдэг лөө. Эртгс байна уу? Өглөөний мэндэ. За. Биотин гэж ямар витамины төрөл вэ гэсэн. Үсгэл хэлэх нь байна. Цаг явсан. A, B, C. Оо, B витамин болов? B витамин, биотин байна. Яг зөв, баяр хүргэе. За, дараагийн асуулт хэн Монгол улсын анхны медаль авсан эмэгтэй тамирчин бэ гэсэн байна. Цаг явсан. Юунаас мэдээд авах юм? Олимпос. Оо, буудлын нөгөө үг шүү дээ. Нэрийг хэлнэ. Оо, Германд очсон байгаа. Уг нь зүйлэндээ 3. За мөнх 2. За дахиад тодруулаа яг эцэг ярилт өгөрөө 3. Оо, харин Германд очсон байгаа шүү дээ. Мөнх юм бэл ёо. 2. Германд харагдсан мөнх 2. Мөнх 2 зүг байна. Баяр хүргэе. 92 оны Барселоныг Олимпиас медаль авч ирсэн юм байна. За ялтын асуулт Марка. Полинез гэж аль улсаас гаралтай дунд зэргийн хэмнэлтэй аяцыг хилдэг вэ гэсэн байна. Цаг явсан. Дуу юм аа. Аяцуудыг ер нь бас бүжгийг бас хилдэг юм байна. Полинез гэж за нэг улсаас гаралтай. Европ боо. Европ байж тарах гэдэг те. Цаг дууссан. За нөгөө нэг амар хөгжөлтэй байгаа чи Герман юу? Герман биш ээ холбогдсон баярлаа. За Полинез гэж нэгэн улсаас гаралтай хөгжмийг хэлээд байдаг. 9031 байна уу? Оо бэн. Чхөн. За өглөөний мэндэ. Ийм асуулт байна. Полинез гэж аль улсаас гаралтай дунд зүргийн хэмнэлтэй аяцыг хилдэг вэ гэсэн байна. Цаг явсан. Оо ямар шинэ асуулт тийм байна. Европын улс гэж тарах гэдэг. Нэг таахгүй юу? Европ. Яа нэг таагаад. Полинез. Ай юу гэлээ? Полинез. Огоо ихний хүн чи юу гэж. Герман гэсэн 3 2 дуудлагаасаас хамаарч магадгүй те. 1. За холбогдсон дээрээ амтсангуудээ. За энэ асуултан дээр 3 дахь хүн авах юм байна. 9955 байна уу? Байна уу? За өглөөний мэнд. Сайн байна уу? Өглөөний мэнд. Сайн байна уу? Чимэг байна. Инх чимэг. Аха, анх удаа. За та мэдхүү тавтаа морил. Ийм асуултан дээр бүгдээр явж байна. Полинез гэж аль улсаас гардаг дунд зүргийн хэмнэлтэй аясыг хилдэг вэ гэсэн байна.
Цаг явсан. Шууд хариулт авч болно. 3 дахь хүн. Польш юм болов уу? Польшоос гаралтай Полонез гэж нэрлэдэг байх нэ. Тэгэлгүй байх уу. Дараагийн асуулт ангуучийн жинхэнэ нэрийг хэн гэдэг вэ гэсэн байна. Баттүр. Баттүр. Ялтын асуулт. Аль бүсийн хүмүүс сүү боловсруулах чадвараар хамгийн муу вэ гэсэн байна. Би 4 бүс нэрлэнэ. Эдгээрээс сүү боловсруулах лактоз боловсруулах чадвар маш буу гэж явдаг юм байна. Аха. Өмнөд Аз, Зүүн Аз, Умард Европ, Төв Африк гэсэн байна. Цаг явсан. Үгүй Азууд аха. Аль? Зүүн Аз юм болов уу? Зүүн Аз. Ялагчаар додорч байна. Баяр хүргэе. Ваа, орж ирэнгүүтээ шууд ялагчаар додорлоо. Баяр хүргэе. Яа, би бүр 20 залгасаа. Баяр хүргэе. Инх чимэгтэй. Бүгднаа. Нэрэмжит асуултаа явуулаарай. За. Тэ нэрэмжит асуултаа явуулж болдог шүү. Манай аппликейшнийг татаж аваад асуулт гэдэг цэслүүд ороод та өөрийнхөө нэрэмжит асуултаа өөрийнхөө асуугамаар асуултаа явуулвал би асууж өгнө гэсэн үг те. За. За нэгэнд оролцогчоор орсон юм чинь өөрийнхөө дуртай асуултуудаас захиалвал илүү сонирхолтой байх гэж бодож байна. Өнөөдрийн сүүлийн сонсогчоо бүгдээ авцгаана. Манай эфирийн 77 77 38 83 77 77 88 30 88 тэгс байна уу? Байна. За өглөөний мэнд Амраа нөө. хин гинэ? Амра. За. P-tog 314 гэдгийг хэн анх тооцсон бэ гэсэн байна. 4 хувилбар байна. Архимед, Ньютон, Бабилончууд 314 гэдгийг бүгд угаасаа мэдэж байсан гэсэн байна. Цаг явсан. Архимед анх тооцож ирсэн юм байна. За тойрог дотор бахан олон одоо өнцөгт байрлуулж байгаа тооцсон байна. Дараагийн асуулт бүгд найрамдах хятад ард улсын мөнгөн тэмдэгт юаны хамгийн өндөр дэвсгэрт хэд байдаг вэ гэсэн байна. 100 байдаг. Цээжэр хэлж байна. Баяр хүргэе. Ялтын асуулт. Ямар амьтны зүрх, илэг, бөөр болон арьс хүнийхтэй хамгийн төстэй вэ гэсэн байна. За би 4 хувилбар хэлье. Гахай, сармагчин, нохой, баавгай. Цаг явсан. Гахай. Гялагчаар додорч байна. Баяр хүргэе. За. Нэрэмжит асуултаа илгээгээрэй. За. Энэ үрээд манай та мэдхүү нэвтрүүлэг өндөрлөх болсон байна. За өнөөдөр манай та мэдхүү олон ялагчтай байна. Нийтдээ 7 ялагчтай. Ариун болд, мөнх жаргал, эрхмээ, инх чимэг, амраа гэсэн ялагчтай бол жижигхэн хүн алз болон оюун сэцэн маань хүүхдүүдээс ялагчаар додорч байна. Сонсогч та өргөжлүүлээд радио мэдээг хүлээн аваарай. 9 цаг 10 минутаас манай Hot Topics нэвтрүүлгээр эфир үргэлжлэх болно. Манай та мэдхүү нэвтрүүлэгтээ хэрэглээ бүр тохирсон зээл өрөөтэй P-on за мөн айл бүрт интернетийн хувьсэл өрөөтэй high speed хамтран ажиллаа. Баярлалаа.